Дүнжин гарвын уулзурт болсон дэлбэрэлтийн улмаас галд өртсөн Эдүү апарт хотгоныг нурааж дахин барих асуудал удаашралтай байна. Одоогоо тус хотгоны 200 гаруй оршин суугч түрээсийн байраар амьдарч байгаа. За тэгвэл тэдний түрээсийн байрны хугацаа дуусч байгаа тул цаашид түрээсийн төлбөрийн асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Нэг 2 удаа түрээсийн мөнгө өгсөн. Одоо 5 сар 9-нд одоо эхнээсээ эхлээд айлууд маань гараад ингээд юг болж байна. Гэр оронгүй болж байна. Сая бидээс амралтын дараа өглөө өгсөн чи амралтын дараа засгийн газраас шийдвэрлэнэ гинэ. Засгийн газар нь одоо үлтэл биднээс шийдэх хурал юунда оруулаагүй байна. Бидээс одоо хаана гарах гудамдаа гараад эхэллээ шүү дээ эхнээсээ эхлээд. Энэ ингээд 63 айлын 200 гаруй иргэд энэ байранд ямар ч амьдрах боломжгүй гэсэн бүх дүгнэлт хамаг юмыг гаргаад өгсөн байгаа шүү дээ. Ийм байхад чинь яагаад энэ тендерийг заавал ингээд удаашраал ингээд хийж яваад байгаа ерөөсөө ойлгохгүй байна. 3 дахь удаага зарлаа дахиад газар орж ирэхгүй юм уу дахиад гомдолтой гэвэл дахиад зарлагдана гэсэн үг. Тийм учраас энийг бол одоо нөгөө бүр засгийн газар яаралтай хуралдаанаараа шийдэж хэлцэх асуудал гэж бодож байгаа. Нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2024 оны намар Эдүү апарт хотгоныг 3 сарын хугацаанд буулгаж 13 сарын хугацаанд барьж дуусгахаар ярьж байсан. Гэтэл бодит байдал дээр асуудал сунжирсаар байна. За одоогоос 1 жил 5 сарын өмнө Дүнжин гаруй худлааны дэвийн уулзурт дээр болсон дэлбэрэлтийн улмаас л Эдүү апартмент хотхон одоо шатсан. За тэгвэл энэхүү хотхон шатаад 1 жил гаруй хугацаа өнгөрж байхад өнөөдрийн хүртээд бол нураах шийдвэр гарсан ч одоо нураагаагүй ийм дүр зурагтай байгаамаа. За учир нь тендерийн шалгаруулалт бол 3 удаа хойшилсан. За энэ маань бол иргэдэд маш төвөгтэй энэ асуудлыг бол одоо сунжруулж ямар нэгэн шийдэлд хүрэхгүй юм хүнд нөхцөл байдлыг бол үүсгэж байгаа гэдгийг бол хэлж байгаамаа. 4-р сарын 23-нд нээсэн тендер шалгаруулалтад 4 компани оролцсон. Харин оролцсон компаниудын нэг нь тендер шалгаруулалт 4-ийн дагуу явагдаагүй гэж үзжээ. Харин сангийн яамнаас гомдол үндэслэлтэй гэж үзэн дахин зарлаад байгаа юм а. Тухайн тендерт оролцсон шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчдод сангийн яамд гомдол гаргаж за үүнийг бол хуулийн хугацаанд бол сангийн яам гомдлыг хянаад за ингээд энэ тендер хүчингүй болсон байгаа. За ингээд 3 дахь удаадаа үнэлгээний ороо уралдаж 2025 оны 4 сарын 23-ны өдөр одоо энэхүү байрыг буулгах ажлын гүйцэтгэгчийг сонгох шалруу тендерийн үйл ажиллагааг зарлаад байна. За энэхүү тендерийн зарлал маань тендрийг бол 2025 оны 5 сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутанд нээнэ. За ингээд нээсэн өдрөө бол мэдээж тухайн тендерт ирүүлсэн оролцогчдын материал үнэлгээний ороо маш хурдан шуурхаа мэдээж хуулийн хугацаанд багтааж үнэлнэ. Эдүү апарт хотгоныг нураах тендерийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус зарлаж байсан. Энэ удаад 3 дахь зарлаад байгаа юм. Тендер шалгаруулалтад дахин бүтлгүйтгэл асуудал илүү сунжирх нь тодорхой боллоо. Харин удаашралтай байгаа энэ асуудалд засгийн газраас анхаарах шаардлагатай гэж гохирсон иргэд онцоллоо. Нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Харин буцаан барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө нь мэдээж байсан юм а. Өнгөрсөн хугацаанд 207 дугаар байрны оршин суугчдын түрээсийн төлбөрт нийслэлээс 3.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.